За бэлтгэл ажлаа хангай өгдөг өөрсдөө амар хэллээ. Нэгт, хоёрт зах зээл ингэж ажилтгийг. Эрэлт нь их байвал нийлүүлэлтээр өрсөлдөөн бий болдог байхгүй юу? Одоо сая бол та гинт бүүнөр нь ачаад явж байгаа хүмүүсийг буруутгах гэдэг нь шүү дээ. Наа чи нөгөө талдаа эрэлт нь гахчаад байгаа байхгүй юу да? Зохион байгуулж чадахгүй байгаа учраас тэн дундуур чинь хүмүүс ороод ин шүү дээ. Тэр орж байгаа хүмүүсийн буруу биш, зохион байгуулалтын буруу. Эрэлтээ бид нэр анзаарахгүй байна. Энэ ер нь зохицоороо буруу шүү дээ. Одоо жишээлбэл төрөөс яг манай үйлдвэрлэсэн, төрийн үйлдвэрлэсэн түл шиг түл, энийг л түл ямар ч сонголт байхгүй. Зах зээл энд ажилддаггүй. Дарга нарын зах зээлийг ойлгодгүй бүр үзэн яддаг. Өрсөлдөөнийг үзэн яддаг. Хүн ашиг болохоор боож өгөх шахдаг ийм дарга нартай. Тэгээд тэр хүмүүстэй буруу өгөөд өөрсдийнхөө ажлын зохион байгуулалтыг өмөрөө суугаад байдаг. За хариулт байна уу? Товч тодорхой хариулаарай. 6 номер цэнгүүн гишүүнийг нэмье. Лодо самбын гишүүний асуултанд хариулъя. За энэ чинь өөрөө нөө төрөөс бид нөө татаастай олгож байгаа нүрс гишүүнэ. Нийт 20 яг үйлдвэрээсээ яг зах зээлийн юунд нь гарах юм бол нэг шуудаа 25 илтэй нүрс маань 25-аас 28 мянган цаасны төгрөгийн үнэтэй борлуулагдах байгаа. Тэгээд татаас нь ороод бид нар чинь 3750 төгрөгөөр бол айл өрхөд борлуулагдж байгаа. Мөн үндэсний хорооны шийдвэрээр бид нар хагас коксыг бол 5,000 төгрөгөөр явж байгаа. За өнгөрсөн жилүүдэд зөвхөн энэ таны энэ хүнж байгаа асуудал бас зөвлөлтөө. Өнгөрсөн жилүүд зөвхөн бид нар энэ татаасанд 1.4 их 80 төгрөгийг бол гаргасан. Таны ярьж байгаа бол нийт юугаар бол нийт одоо сайжруулсан түвшийг бол хэрэгжилж эхэлснээс хойш гэсэн үг байгаа. Тийм байгаа. За нүүрсний цэгүүдийн хангамжийн асуудлаар гэх юм бол